Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Орд чааз кинонуудыг яз зурн усч өгч байна хамаа усч. За. Та нарыг бас таалж байгаа гэж найдаал яваад байгаа шүү. За юу. Гэхдээ хамаагүй хаан жүгийг эсвэл эхнэрийн өөрх яриад байгаа шүү дээ. Адал явдалтай сонирхолтой кинонуудыг олж ярьж байгаа болохоор гайгүй байх. Энэ удаагийн кино 2023 онд нээлттэй хийсэн урд хөршүүдийн хийсэн long shot буюу урт сум тавилт эсвэл гонцгор буудалт ч юм уу нэг тийм нэртэй кино байгаа. За тэгээд дарах ёстой юм а? Хуруугаар юу байдаг юм? За боломжтой бүх зүйлсээрээ дараад кино руугаа шаагаад орвол ямар байна? Хой. Тий. Чи талж яагаад хараад байхгүй? Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Энэ бол манай киноны гол дүр болох Гүү Шүбин. Буулгын спортын тамирчин, улсын 2 удаагийн мөнгө медаль, олон улсын тэмцээн уралдаанд оролцсон гэсэн хэд хэдэн бадламж, жуух, дурсамж бичихтэй шилдэг тамирчтай нэг. Энэ удаа тэмцээнд оролцохоор багийнхныхаа хамт эмнэлэгт хараа сонсголоо үзүүлэхээр эртэл хараа бол бүргэд, шонхор, харцах одоо юу юм те тийм ээ. Нэг иймэрхүү. Харин сонсголч чамаас нэлээд хол нэсэн одож те хөөрхий. Тэгэхээр тэнцвэрч нь муудаад одоо гортог цогоо болох нь. Тэнцвэр шаардсан ажил хийж болохгүй гэсэн хариу авснаар тамирчных нь карьер дуусж байгаагаар кино маань ихсэн. 5 жилийн дараа 1990 оноос хойш Хятадын хойд төмөрлөгийн үйлдвэр хүнд байдалд орж хэдэн жилээр цалингаа өгч чадахгүй байж ядчил үйлдвэр дээр шөнө орон цагаар хулгай зэлгийн хэрэг их гарах боллоо. Манай Гүү Шүбин энэ үйлдвэрт барын саастын хүчтэй баруун гар гэсэн хамгаалалтын албанд нь цалингүй ажилласаар 5 жилийн үр үзсэн байна. Энэ өдөр өмнөх өдрүүдийн адил хэдэн хулгайч нарыг хүлээж нэлээд одж байж барьж автал байхгүй. Хамт ажиллагчид нь хулгайчаас хахуул авснаа. Баярлаа баяртай. Дараа дахиад ирээрэй гэж тавиад явуулчихдаг шээс. Гүү Шүбин яаж байгаа вэ? Хамт ажилладаг ахаасаа асуудал толгойлогч нь хуурамч цүнх гутал куртик лайваар зарж борлуулдаг нөхөр штэ. Яагаад гүчээ 2 тэрбумаас хямдраад 29 мянга боллоо гэд захиалгаагөөрөө гэдэг. Тэр энэ хатуу хөдөө цалингаа авч чадахгүй байгаа үед тэрнээс мөнгө салгахгүй л өөр хинээс мөнгө салгах юм дээ. Хэндээ win-win л байна штэ. Үйлдвэрээс юм алдаагүй. Тэр шоронд ороогүй. Миний дүү энэ чиний хувь. Гэт мөнгө сар байхад нь Гүү Шүбин авалгүй. Ях танаа эхнэрээ чи би сайнгүй байгаа бах. Та эхнэртэй зориул гэж хэлж байгаагаас нь харахад ямар шударга залар вэ гэдэг нь харагдана. Хөндхөө өдрийн дараа Гүү Шүбин найз охин дээрээ аяг лавшаа идэхэр очтол ши ч одоо наа чихмэхээ яац юм бэ? Чурчак бэж битгий хуглуулчих гээд хүний өмнөр хойгор нэг үгээд агараад. Эхнэр найз охиныхоо үгэнд орохгүй л үхчтэй штэ гişааж. Гэмээс тэгээд ер нь өөрсдөөсөө болдог дөө. Нөгөөдөр нь ажил дээр очтол шөнө гарсан ээлжнийх нь хэдэн бацаанууд хүртэл манай үйлдвэр дээр азаа үздэг болж цахилгааны кабель таслах гэж байхад нь таслан зогсоож харуулт зогсож байсан нэгийг барьж авсан. Толгойлогч нь гэж чоолко шараар бодсон нөхөр байсан гэсэн мэдээ өгснөөр Гүү Шүбин баригдсан хүүд өдөр идэх гэж байсан мантуу бууцаа өгөөл чи ахта тэр хүүхдийнхээ талаар хэлчихэлт гэтэл хүү би хэлж болохгүй хэлжүүл тэд нар намайг халчих штэ гэсэнд зүгээрээ харуулдгарч байсан хүмүүсээс нэг нь хараад таньсан гэж хэлчих. Ивэл хөө за тэгвэл Бүлэв жамцсан шарав давшийн годомж 2 дугаар игнэ 44 тот аха одоо намайг явуулчаач тэхүү би зүгээр харуул зогсож байсан штэ цэрэг намайг гэрте байхгүй хэмтүүл жилдээ боолт орж ирнэ ингээд хонгинод ухаар нь явуултал өөрийнх нь цаг байхгүй хэсэг би ч та барьсан тавьснаа санахаа байж байгаа байх та гэж бодоод ширээгээ хэсэг ториулаа тайж байтал хүүгийн хэлсэн хаяг урдах сонин дээр нь бичээд харах устгалын газрын хаяг болж таарддаг юм. Мө бацаа хамуудыгаа чирэхгүйгээд худлаа хаяг өгөөд явцсан байгаа байхгүй юу? Угаасаа харваажийн тийм хятад царайтайгаар байсан. Нэр юу вэ ч нэр хятад кино шүү дээ. За тэр яах вэ?
Ажлаа тараад найз бүсгүйхээ шинэ бизнесийг эхлүүлэх санаатай нэг гон жөмөлсөн баян чухал царайтай хүн дээр яриад найз бүсгүй нь "Опа, би дандаа хуучин комиссийн хувьд зарж байсан. Одоо харин шинэ хувьд зармаар байна. Дүүн одоо талын нөгөөд хувьд зарагдаж эхлэхээр үлдсэн нүг" гэсэн чухал царайд чи наймаа ихтэй сайн юм аа. Чам шиг ур чадвартай хүн хувьд зараад явах хайр юм гэд далд ч юм уу, ил ч юм уу утгатай зүйл хэлснээ л хувьд цогод юусан. Өнөө хувцснуудаа шуудалаад гэрийнх нь үдэнд иртэл найз бүсгүй хэнэх хүү гээд нөгөө хулгай хийдэг банд хүрээд ирдэг юм да. Аавтайгаа хамт амьдрах боломжгүй болсон болохоор ээжтэйгээ хамт амьдрахаар ирсэн нь энэ байж. Хүүч. Ах, таныг ээжээ найз залуу гэж мэдээгүй штэ. Дүүг аваачлаарай. Маа, энэ цагаа аваад ээжд битгий хэлээрэй заа юу. Гэж гуйнта. Ингээд орой хүртэл тэднийд байж угаад харих болоход найз бүсгүй гадаах гэрэлтүүлэг ажиллахгүй байгаа штэ. Засаад өгдөх хүн байдаг ч болоосаа гэж далд мессеж шидээд тэрнийг гаргаж өгөөд надаа дуу туулгаад өгөөч хараа гэж гуйхт нь үерийн усан дөмдөө гагаад үхэр буугаар шумуулаа гнадалсан шумуулаа шарж идэх сайхан жавха бидэнд байна гэл дуулаад гэрлэггүй шаанда. Гэхдээ энэ гүү шүбийн чинь амар сталкер юм шүү. Яг өөдөөс харсан байранд нь амьдардаг. Цонхоороо тэдний рүү шөнөөрөө хараад зогсч идэг үстэй. За ингээд маргааш нь шарч хоологтой чухал бүстийг олоод манай найз охины хүүгээс хол байгаарай гэж хэлээд уужсэн пивийг насгаад гарч явахдаа би сая дог харагдсан баха. Ухааны юм бодоо чатар буужсэн чинь нөгөө шарч хоологч араас нь гарч иж толгойд нь хайрцаг угэлж байгаад найзуудтайгаа нийлж дэвсэснэ. Чи мөх юм бэ? Мөн харуул байж араарж бараа. Эзэнгүү тоосгонд өртвөө үр хүүхдээ бол холхон байгаарай. Гэснэ яваад өгнө. Гүшүбийн тэндээс гарч хүүгийн сургууль дээр ирээд энэс хойш чи хичээлээ тараад надтай хамт байдаг болно. Шалжигнаад байвал чиний хийсэн эргийг ээж чи хэлнэ шүү. Гэд хүүг ажил руугаа авч явна. Ажил дээр ирсэн менежер нь хурал дээр манай үйлдвэр хүндхэн байдалтай байгааг бид бүгд мэдж байгаа. Бус тэсгийн цалин тавихаа байгаад ширлээд удаж байна. Тэгсэн хэдий хамгаалтын албаныхны цалин багассан ч гэсэн тавьсаар ирсэн билээ. Одоо харин тавьж чадахгүй нэ. Гэхдээ удахгүй бүх зүйл сайхан болноо манайхаа амлж гинэ. Гэд данх гэ шат юмд. Маргааш нь хүүг сургуулиас нь очиж аваад ажил дээр дагуулж ирэхээр гүшүүбэнийг ажлаа хийж үйлдвэрийн хоёр ажилтан үйлдвэрээ сулгаа хийснийг илрүүлээ завгүй зогсож байхад нь хашааны түлхүүрийг сэмээрхэн авчдаг. Манай энэ барын бамбрыг л тэжээгээд байгаа юм болоо да. Ингээд хэдэн өдөр өнгөрч хүүтэй аваад одонсоод нөгөөх нь ч гайгүй болж байгаа юм болов гэдэл шөнөрөн цагаар хүнд гарууд таны хэлцэн байтмын шарж идээд надад үйлдвэрийн том машины түлхүүр байгаа гэснээр үйлдвэрлэг ордог вагонд орж нууцаар нэвтэрч хулгай хийхээр суун. Тэр шөнөг нь гүү шөбиний ээлж биш байсан ч хамт ажилдаг хүний амар гэж явуулаад өөрөө ээлжинд гарч байсан чинь битүүрч яваад чихэнд нь бүдэг бадаг чимээ сонсогдох шиг болохоор нь өрөөний гэрлээ унтраагаад нуугдаад ажиглалтал арайчтэй итгэж явсан хүүхэд нь найзуудтайгаа ажлын газрын тонж байт юмт. Аашаас бүгдийн нэг өрөөнд ажиллаа завгүй байхад нь сэмхэн хүүдээр очил. Чимээ чацаг яаж чадж гинэ. Гэтэл юу аага өнөөдөр таны ээж биш байсан мэт гэж шал. Үүр судалсан ар нуруур нь худал шаацсан байгаа байхгүй юу? Яг худлаа наа би жуу ага хайртай няа гэдгсэн цаагаараа их зэвүүн балиар хийж бацаа байсан байхгүй. Тэгснэ. Ах наана нууч эднэр зэвсэгтэй үрлэн сумдаа буу худаг алах сүхтэй явж байгаа. Гэсэн чи зөрүүд яхэр хүн үгүй гэж ноцолдож байгаад нэгэнд нь харагдсанараа нөгөөх нь аварын дуу ангинуулаад манайхаа хүн байна. Манайх нэрийг барьцаалчлаа гэсэнд шар чоолгт найзуудаа дагуулж ирж цүнхнээсээ цохиур таавчиг хутга үрлэн буу гаргаж ирээд шагаасанд хүү миний найз зүгт тэрэнд буулгын жинхэнэ буу явжээ. Би харсан хурдан зүгт гэж хэлэхэд парол ойлгосон гүүшүү би нудлагаас халаас руугаа гараа хийгээд миний хүн алж чадхаар буу. Тиймээс та нар одоо бүх авсан юм зэвсгээ үлдээгээд арил гэсэн чи бацаа юу вэ? Чи тэр бууга гэртээ хадгалдаг гэж бид нар хэлсэн биз дээ. Гэд зүгээр хамаг юмыг харах шиг судлаад хэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн хүү аваад ирсэн байлээ. Та нар арилаад өгөл дөө гэснээр хүүхдүүд тулгаалсан зүйлээ зэвсэгтэйгээ үлдээгээд зүгтэн. Эднийг авсны дараа гүүшүү би хүүг энэ бүх хулгайлсан юмнуудын байсан байранд нь тавиад харь гэхэд бүксний өчиг юм чи хэм нэг өдөөс нь би таны амийг аварсан. Тийм байхад хүний аж мэдгүй гэж хоцож шүү. Ээжд нь хэлж турсахыг хулгах юмсан лалрыг. Хэдий ар нуруу нь хутга шаасан ч гэсэн гүүшөө би хүүд сайн хандаж гэртээ авчираад жинхэнэ бууга харуулад би чамд хэллээ. Би энэ бууг өөрөө хийсэн штэ. Бууны голыг хийж чадахгүй болохоор өмнөх спорт хоргоноос авсан гэдэл гайхуулаад. Гарт нэг бариулж үзүүлээл. Гэрт нь өргөж өхөр явж байтал гэрээс нь гончтой чухал царайд гараад явж байдаг юм да.
Итгэл нь баг зэрэг алдраал хүү гэрт нь оруулж хаад найз охинтойгоо уулзалгүй явах гэж байхад бүсгүй өөрөө гарч ирээд "Хүшээ, чи ч одоо яаж чадсан юм бэ? Орж ирээд намайг нэг бавчаад явдаг юм уу? Аль манад ор харах уу би буулгаад үгүй" гэд гарч байхдаа тэрэнд "Би баарнд зүгээр л архицаарч байгаа. Зочдыг архиар шахаад өөрөө хамт уудаг. Чухал царайтай надад 3 хоног үнэгүй архи өгдөг. Би тэр хүмүүстэй танилцаж халуун яриа өрнүүлэхэд ашигладагч" гэх шиг юу гэсэн ч үт юм зү. Ширээний хүүхнийг арай боловсноор хэлээд байгаа юм да. Ийм мэдээ сонссон Гүшүбин царай нь бараагаал юу ч хэлсэнгүй. Гогоос юу хэлэхвт. Тэмст. Юу миний харин өнөөдөр хэдэн залуутай танилцаж хамт ууж яваад ирв гэх юм ааш. Тайчдаг баарнд ажилдаг найз охиноо ажил нь сайн байсан уу? Миний хайр хэдэн хүн дээр бүжгэлсэн гэж асууж байгаагаас нэх ялгаагүй үст. Хүүч тэр хоёрын яриаг сонсоол маргааш нь ээжигээ сэм дагаж ажилдаг газрыг харахаар ирнэ. Тэр үед иргэний үнэмлэх жилентер асуулгүй шууд оруулцдаг байж л тээ. Баарн дөрөөл ээжигээ ширээний хүүхэн хийдэг гэдгийг ойлгосон хүү шарчолгтын хамт мото унж ээжиг нь хүргэж өгөөд буцаж байгаа чухал царайтай машин дээр 2 нутаа динамит дэлбэлж машиныг байхгүй болгож жаахан ч гэсэн тайвширнаа. Шүбийн ажил дээр шөнийн ээлжинд гарч гадаах талбайг тойрч шалгаад явж байхад хүүн ирж "Та ээж нь чөмгээ дашаач толгой дархин иргэсэн юм шиг таачдаа яасан төвчээртэй юм бэ? Арайч дээ" гэсэн Шүби. Ээж чинь зүгээр архицаарж байгаамаа мөнгө цуглуулгаараа болчихно гэж хүүд хэлээд байж байтал баахан үнд металл үйлдвэрээс нь хулгай саачааны машинтай таарад хулгайч нарт тоож байгаа юм байхгүй утсаар яриулчих гэд ярьснаа пэдэгэд байхаар нь ахын гэдэ хөдөлж цагдаад би өөрөө хүлээл гэж өгнө. Гэхэд нөгөөдөл нь танил талтай байж таарад цагдаагаас сулал гэсэн бичиг өргүүлж ирж идэг. Хүүч та иймхэн байсан юм уу? Ингээл эднэрийг явуулчих юм уу? Гэд гинт сайн хүн болчих шиг боллоо шүү манай энэ. Маргааш нь үйлдвэрийн менежер удахгүй үйлдвэрийн 40 жилээр цалин тавигдана гэж хэлээд гарахад Шүбийн хамт ажилдаг ахта "Та миний цалинг аваарай. Эхнэр чинь мөнгө хэрэгтэй. Би жахавтай ганцаар амьдардаг болохоор өөрийгөө яаж хийж байгаа л болгох чинь" гэж шүү. Асаа хүн жанартай хөөрхөн ятц залуу шүү дээ. Тэдний гуанзан цалин тавих сургаар зээл тавиад уугаа цууж байтал хамт ажилдаг байсан гар бүр томорчихсон өөрт нь зохиогүй бүдүү мөнгөн гинж сүүчихсэн. Тэгснээр орж ирэл. "Өөшөө ахнараа сайн уу? Та хоёр эрдхэн намайг дагсан бол хамт энэ хүртэл ирэхгүй. Би одоо хуучин онгоцны төмрийг авч борлуулдаг ажил хийж байгаа." Гэхэд хамт ажилдаг ах "Чи л өвөрлийгээ үст." Гэхдээ залуу ирж ширээнд нь хамт суугаад 100 татснаа. Би нэг сэтгэлийнхээ үгийг хэлжээ. Та хоёр хэтэрхий шудраг байгаагүй л эрт замаа олох байсан юм. Хулгайч нараас салгасан жаахан мөнгөөрөө голоо зогоогоо л хэцүү байгаа үст. Ялангуяа Шүби ах. Их лай болдог байсан шүү. Нэр ах. Таны их нартай годомжинд таарсан их ядруу харагч байлаа. Тэрэгэн зэр дээр хангамжийн гутал аваад хиймэл хөл хийлгээд өгчихч мөнгөгүй. Гэхдээ уур нь хөрсөн ажлын ах залуугийн толгой дээр шил хагалж тийм үү гэтэл өнөөх нь "Та хагалвал хагалаа. Тэгээд бөө өрөнд орохгүй. Миний эмчилгээний сард лаваагүй байгаа цалин гिचэн хэд нуугсан" гэж шарын малцснаар ах сая сэрвүүгэлтэй "Нэрээсээ би ч юу хийж яаж амьдраад байгаа юм бэ" гэж бодоод тэндээсээ гарч бороонд алхаж эмороод Шүбид "Би өөр газар руу явж амьдралаа шинээр эхэлж энэ харахны тойргоос гарнаа. Их нэртэй хөл хийж өгнө" гэд явхад нэрэл өөрийнх нь шудраг зан гай болж байгаа юм шиг санагдаад хөв заяанда гомдон улсын шилдэг буудлагын тамирчнаас ингэж унсан гутармаар юм шиг болж нилээн архиуд шөнийг өнгөрөөгөөд эмнэлэг дахин очиж сонсголоо үзүүлтэл буудлагын чимээнээс болж баруун чих гэмтэж сонсгол муудсан тэнцвэр шаардсан ажил хийж болохгүй гэсэн бичиг хийж өгөхт нь урчхаад ажил дээр эртэл бөөн хэрэг мандсан байдаг юм да. Ажил руугаа ортол хурлын өрөөнд найз охин нь хүүтэйгээ байж гинэ. Ажлынхан цуглжчихсан хүү гурваны эгэ даргайл ятгаад байх юм. Шүбинч бүгдийг гаргаж угаад хүүгээс шөнө юу болсныг асуув. Найзуудтайгаа хамт шөнө үйлдвэрийн кабелийн уд сулгаалж байхад нь менежер бүр нэмээд харуулууд нь дээрийн үнд металлтай машин зөөдөг гартаа орж ирээд токрийн машинуудаа зарна гэсэн явж ишүү стач. Өөрөө бүр амар том хулгай шахаад байгаа юм багт. Тэгээд нөгөө итгээд энэ хуучин юм байна. Ажлуулж үзээд авах үгүйгээ шийдээ. Гэд менежер ч заа гэд хүчлэг насаатал шар чолкт кабелийн уд салгаад хулгайлж байсан болохоор тогон цохиулаад шарагдаад гинт толгой дээрээс нь буугаад ирдэг юм байна үст. Айд сандарсан хүүхдүүд хамгаалтын ажилчид түргэн дуудыг гэсэнд муу санаатай менежер болохгүй угаасаа энэ хүүхэд авралгүй. Түргэн дуудчвал бид нар баригдчих штэ. Тэгэхээр хүүгийн үхлийг хэдэн хүүхдүүд хулгай хийж байгаад баригдаа тогон зохиулж өгсөн гэсэн бичиг гаргач. Харин чи наад бацаанаараа энэ нь үнэн гэд хурууны ээг нь ав гэж даалгасан байл. Хүүч уг нь энэ бидний сүүлийн хулгай байсан гэхэд Шүбин яагаад сүүлэх гэж асуувал шар чолктын аав
Энэ үйлдвэрт ажилдаг байсан. Үйлдвэрийн ослоор нас барахт нь шилдэг ажилчны солоор шагнаад 3,000-ыг өгөх байсан ч өгөөгүй. Тийм болохоор бид нар нийлж багаар хулгай хийсээр байгаад 3,000 руу төхүүлсэн байсан болохоор сүүлийн хулгай байсан юм аа л гэж байна. Шодроо зантай Шүбин дээрээс нь хүүд сайн болохоор хүүг өмөр цагдаар узаадах гэхэд ажлынх нь болиулаад жижигхэн босго болоод байж байтал үйлдвэрийн дарга хурч ирнэ. Дарга би тэр токри машинуудыг зар гэж хэлсэн. Дээрээс бичиг баримтыг шийдэж өгөхгүй удаад байсан болохоор бид нар тэгж байж л 8,000 хүмүүсийнхээ залинг тавьж хойнонд байгаа хар гинийг бодох ёстой үстэй. Тэр шарж олготой үгийн аавын хувьд тэтгэмжийн мөнгийг нэмэх гэж тэр одонг нас барсныхан дараа өгсөн юм. Таанч үйлдвэрийг анхаад хэцүү болсныг бүгд мэдэж байгаа гэж атсан шалгаанд хийснээр эцэст нь даргийнхаа үгэнд орохоос өөр сонголт үлдсэнгүй. Тэрнийг даргийнхаа өрөөнөөс гарч ирэхэд үүдэнд нь хүлээ зогссон найз бүсгүй. Йоо, яасан байхгүй юу? Хурууг нь даруулахар болцсон юм гэсэнд хариу дуурайгүй болохоор ууртаагаар дээш гарч хүүгээ загинд зодож таавчигдаж тэлээдэж байгаад хурууг нь даруулснаар хүүгээ хулгайн тэмдэглэлтэй болголоо гэж. Маргааш нь үйлдвэр дээр үйлдвэрийн 40 жилийн ойн баярын арга хэмжээ болж хүмүүсийг хурлын зааланд байх хооронд Шүбин баярт оролцолгүй гэртээ ирээд бууга гаргаж ирэхэд хайрцаг нь хөнгөн байхаар нь яран сандраа хайрцгийг нэхэд буу нь байсангүй. Яасан байх? Нөгөө банд бууг нь алвшээ. Гэрээс нь орж аваад үйлдвэрийн баяр дээр менежерийг отсон сууж идэв үст. Зааланд миний дарга энэ жүжигдэр хэлж байгаа манай үйлдвэр мөхшгүй 9 голтой удахгүй цалингаа өгнө гэдэг таны үг үстэй. Таны хэлсэн үгнээс санаа авч бичсэн. Тэгэхээр энэ жүжигийг та бичсэн гэсэн үг шүү. Гэснэ дарга би баач чадрыг гэд босоод явахт нь хүү араас нь дагаж очиж нойлын хаалгыг төгжиж байгаа л менежерийг хорглоо унгааж байхад нь буу тулгаад энэ цаасанд ирэх үгийг тайзан дээр уншаад манай найзыг алсан. Тэрнийг буруугүй гэж хэл. Тэгэхэд менежерч за тэгээ ахын дөө над буучин тоглоом биш шүү. Ах нь өмдөө татаад. Мэдөө энэ цаас барьж гэж гиндүүлж бууг нь бузааж авахаар ноцолдож байгаад сум алдна. Сумны чимээг сонссон Шүбин яран нойлын хаалгыг эвдэж ороод хүүг зодож байсан менежерийг гараа атгаж байгаад хэд алгадаад энэ талаар хүндэлж болохгүй хэлсэн байгаад үзээрэй. Тэнсэн сумд оногдов гэж хэлээд хүүг аваад тэндээс гарна. Энэ хооронд нөгөө амьдралаа шинээр ихлэн тамийн доргоосоо гарч их нэртэй хиймэл хөл хийлгэж өгнө гэд байсан ах буруу гарын нөхдүүдтэй нийлжсэн зэвсгэлж ирээд бэлэн мөнгө байрлаж байгаа хамгаалтын өрөө рүү дайрч ороод нэгийг буудаад алчна. Харин нөгөө нь мөнгөтэй өрөөнд орж өөрийгөө цойжилж хоод хаалганы дээрх цонхыг нээгээд буудалцаж өгөндөө. Бууны чимээг андахгүй Шүбин байдал нэг л биш байгааг ойлгоод хүүг цагдаа дуудгаж явуулаад өөрөө дотгошоо орж хоёрын амжилтаа буудаж унгана. Буудахад сонсгол хамаагүй л байгаа байхгүй юу? Би киноны ихэн л гайхаад байсан. Чайжлын газрын агч буудалцааны дундуур хаалгын дэлбэлж үлдсэн нэг мөр зэрэгцэн ажиллаж байсан амдыгаа алаад мөнгийг авах хооронд сорвт би тойрч очоод энэ чаргалын садааг нухчий гэд тойрч очиход хүү ойрлж Шүбин дохио өгснөөр тэнсэн сумнаас бултж амждаг юм. Даанча өөрт нь саад болсон хүүг сорвт барьцаалаад шаад юм да. Араас нь ажлын газрын ах цөнгөтэй мөнгө барьж гарч ирснэ л хүүг бид авч яваад аюулгүй газар орхиж чана гэж хэлээд машин цуулгахад тэрийг ангаагаал хараа зогсож байсан Шүбинг сорвт өөөө танд хүн байж тээ би чамайг мэднэ буудлага тамирчин байхаа гэснээр гэдс рүү буудаж шарахтуулаад машиндаа суугаад яваад өгнө. Шүбин хичнээн их өвдөж байсан ч босч замаа товчилж гүйсээр машины хажууханд гарч буудалтын поз авч цэхрээд жолоо барьж явсан сорвтын толгойг нүхэлж сум зоож чаддаг юм. Цагдаагийн машины дуу ойртоход хүүч машинаас гүйн гарч Шүбин дээр ирээд та зүгээр үү гэд тэврээд уйлахад хамт ажиллаж байсан ах нь машинаас бууж ирээд чи юунд хүргэснээ хар гэж хэлээд өөрийгөө буудаж амиа хорлож байгаагаар кино маань дуусна. Энэхүү явдлын дараа 1996 оны 7 дугаар сараас Хятад улс бууны хяналтын тухай хуулийг баталж галт зэвсгийг таних бүртгэх хураах ажиллагааг эхлүүлж 1996 оны 10 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөх болсон билээ. За яасан ямар хөө кино вэ? Хургал үзт. За тэгээд дахиад нэг кино ойрхон орох учраас лайк бас subscribe дээр дарахгүй голоо зөхөд байв. Хэлээд байгаа шүү. Дарддаг юм а хэлүүлэхгүй дарждаг бол манус нь урам ороо шааж өгнө гэд. Тэгэхээр дараагийн орох бичлэгээр арай өөр статистик бид бүхнийг өгтнө гэж найдаж байгаа шүү. Бяцхан садар амьтд.